Тэгэхээр трама ч өөрөө нэг талаасаа нөгөө туршлага гэсэн үг байхгүй юу? Тэгээд трама болгон сул талтай биш, бас хүнд нөгөө давуу тал нөөц боломжийг олгож болно. Хамгийн энгийн жишээ гэхэд те нөгөө сул дорой одоо гадуурхагдсан ч юм таагүй мэдрэмж авсан хүн би хүчтэй байх ёстой юм байна. Би илүү хичээх ёстой юм байна гэсэн ийм орчин нөхцөлийг дахиж мэдрэхгүй тулд илүү их дайчилж өөрийгөө одоо хөгжүүлээд нөгөө трама нь өөрөө тэр хүнийг яг нь хөдөлгөгч хүч болгож өгсөн ийм зүйл бас байж болно. Тэгэхээр нөгөө таних нь өөрөө одоо би нэг хоёр жижигхэн арга техникээр бас үзэгчтэй ч гэсэн зориулаад хийлгэж үзье л да. Та хоёр маань ч гэсэн ярих боломжтой бол хийж болно, ярих боломжгүй бол ингээд дотроо бодоод явж болно. За хамгийн энгийн асуулт гэвэл за бүгдээрээ ингээд өөрснийхөө давуу талуудыг бодоорой. За би бол ийм давуу талтай гэх тээ. За тэгэнгүүт дараагийн үе шат нь өөрөө миний энэ давуу талуудаас хүн энэ талыг нь олж хараасай. Намайг ингэж яриасай, намайг ингэж үнэлээсэй гэж байгаа нэг талаа, нэг зан чанар ч юм уу, нэг онцлогоо бодъё тий. За жишээ нь хүмүүс намайг ийм гэж хараасай, ийм хүчтэй гэж хараасай, ийм мундаг гэж хараасай ч гэдэг юм ингэж бодож байна. За тэгэнгүүт энэ ингэж үнэлээсэй, ингэж яриасай гэснийх нь эсрэг талыг бодоод үзээрэй. Эсрэг тал. Хүчтэй байх, одоо мундаг байх гэсний сул тал нь нөгөө эсрэг тал нь сул дорой байх, хинч биш байх гэсэн нэг ийм асуудал үүсэж байна тийм үү? Энэ бол таны трама гэсэн үг. Тэгэхээр сул дорой гэсэн мэдрэмжийг мэдэрсэн. Сул дорой гэсэн мэдрэмжийг хэн нэгэн түүнд мэдрүүлсэн учраас тэрийг тэр мэдрэмжийг давтаж мэдрэхгүй тулд илүү хүчтэй байх гэж, илүү хүнд хүчтэй гэдгээ баталж харуулах гэж хүн өөрөө тэгж ухамсаргүйгээр болон ухамсартайгаар ажилладаг гэсэн. Ерөнхий ивент тгчээр өөрийгөө хайрлын ураатай Oxy брэнд ажиллаж байна.